Дараагийн слайдууд дээр би эдгээр олон төрлийн дээжийг багнанд оруулах аргуудын талаар тодорхой хэмжээнд тайлбарлан ярих болно. Эхнийх нь буюу дээжийг шууд ууршуулсан баган руу оруулах үед дээж маань аль хэдийн уур буюу хийм байдалд байх бөгөөд үүний тулд тусгай нэмэлт хэрэгслүүдийг ашиглаж болно. Үүнийг head space буюу ууршуулагч мөн ууршуулаад цэвэрлснийгээ багнанд оруулах forge and trap гэсэн нэмэлт хэрэгслүүдийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд дээж эхэлж уурын байдалд орсоор багаж руу орох бөгөөд тэндээсээ шууд баган руу орно. Ийм төрлийн дээж оруулагчийг хэрэглэж байх үед дараах төлбүүдийг тохируулж болох бөгөөд энэ үед гараар дээжийг оруулах бараг боломжгүй автомат дээж оруулагчийг ихэнхдээ хэрэглэнэ. Эхнийх нь split буюу багнанд орсон дээжийг хувааснаар бүх дээж багнанд орохгүй маш өчүүхэн хэсэг нь багнанд орно. Ингэснээр өндөр концентрац бүхий дээжийг шинжлэх гэж байгаа үед split төлөвийг сонгож үүнээс өчүүхэн бага хэсэг нь багнанд орно. Харин концентрац багтаа дээжийг шинжлэх үед хуваагдахгүй төлөвийг сонгосноор бүх дээж баган руу шилжин орно. Дараагийнх нь багнан дээр хөргөх гэсэн арга байна. Энэ аргын үед дээж маань ямар нэгэн багажинд оруулах нэмэлт хэрэгслийг дамжилгүйгээр шууд тариураар дээжийг баган руу оруулдаг. Өөрөөр хэлбэл дээжийг оруулах явцад ямар нэгэн дамжлага байхгүйгээр бүх дээж орж чадаж байгаа учраас дээжин дэх бодисыг гадны нөлөөгөөр алдах гэсэн ойлголт байхгүй. Багны температур нь багажны 100-ны температураас шууд хамааралтай байна. Ямар ч шат дамжлаггүйгээр баганд орж байгаа учраас жишээлбэл нүүрс ус төрөгчийн нэгдлийг C5-аас C60, C80 хүртэл тодорхойлох гэж байгаа бол бүгдээрээ ямар нэгэн алдагдaltaгүйгээр баганд орсон учраас splitless төлөвийг ашиглах үед зарим нь жишээлбэл багнанд ороогүй байх магадлал байна гэж үзвэл энэ тохиолдолд бол бүх агуулгадж байгаа нэгдлүүд шинжлэгдэнэ гэж хэлж болно. Энэ аргыг өчүүхэн уулмөр төдий нэгдлүүдийг тодорхойлоход хамгийн тохиромжтой мөн хамгаалалтын багныг хэрэглэхийг санал болгодог. Дараагийн арга нь forged pike буюу цэвэрлээд багцлан оруулах гэсэн утгатай нэр томьёо. Өөрөөр хэлбэл их хэмжээний дээжийг оруулах үед энэ аргыг хэрэглэнэ. Тийм учраас багцлсан багныг хэрэглэнэ. Энэ аргын үед 0.53 мм болон 0.32 мм багныг хэрэглэж болох бөгөөд гэхдээ бага хэмжээтэй багныг хэрэглэх тусмаа хроматографийн гаралт нь тийм сайн биш байна. Учир нь багны хэмжээ бага байна гэдэг нь багнаар дамжих урсгал бага байх шаардлагатай. Тийм учраас инлетээр дамжих урсгал илүү бага хурдтайгаар өнгөрнө гэсэн үг. Миний хувьд хэрвээ та бүхэнд байгаа инлет чинь багцлсан буюу пакет баг нь байгаа бол капиллерийн болгож өөрчлөхийг зөвлөж байна. 0.53 мм багныг хэрэглэснээр дээж илүү богино хугацаанд баганд очино. Гэхдээ нэг асуудал байгаа нь 175 микролитр буюу маш бага дээжийг ууршуулагч дээж оруулах хэсэгт оруулж болох учраас дахин буцааж цэвэрлэх гэсэн ойлголт байхгүй юм. Дараагийнх нь PTV буюу програмчлсан температурын ууршилттай дээж оруулагчийн тухай. Энэ арга нь их хэмжээний дээжийг оруулах үед тохиромжтой. Дээжийг хөргсөн байдлаар оруулж болно. Их хэмжээний дээжийг оруулж болно гэдэг нь өчүүхэн бага уулмөр төдий нэгдлүүдийг шинжлэх боломжтой. Температурыг бүр хасах 160 градус хүртэл хэмжээнд багасгаж болно. Өөрөөр хэлбэл дээжээ хөлдөөсөн байдалтайгаар дээж оруулах хэсэгт байлгаад дараа нь температурыг огцом нэмэгдүүлэхэд ууршимтгай шинжлэх гэж байгаа бодисууд багнанд орж харин уусгагч бодисууд нь ууршиж амжилгүйгээр гадна үлдэх болно. Энэ аргыг хэрэглэхдээ дээжийг халуун болон хүйтэн байдлаар хуваагдах, үл хуваагдах гэсэн төлөвлөд ашиглаж болно. Дахиад хэлэхэд илүү олон нөхцөлд ажиллах боломжийг олгож байна. Мөн энэ товч хүснэгтээс ямар төрөл нь ямар тохиолдолд илүү тохирох нь вэ гэдгийг харьцуулан харж болно. Дараагийн тайлбарлах гэж байгаа дээж оруулагчийн төрөл бол хуваагддаг болон хуваагддаггүй гэсэн ерөнхийдөө хамгийн өргөн хэрэглэгддэг гэж хэлж болно. Энэ талаар дараагийн танилцуулганд нэлээд яригдана. Та бүхэн ерөнхийдөө хуваагддаг болон үл хуваагддаг гэсэн хоёр төрлийг нэлээд сайн мэдэх боловч харин пульсэд хуваагддаг, пульсад хуваагддаггүй гэсэн хоёр боломжийг мэдэхгүй байж болох юм. Дараагийн танилцуулгууд дээр яагаад эдгээр нь хэрэгтэй байж болох талаар ярилцах болно.
Бид нар хуваагддаг төлөвлөх splitless дээж оруулагчийн тухай ярьж байх тохиолдолд тодорхой зүйлүүдийг анхаарч байх шаардлагатай байдаг. Үүнд хуваагдалтын хэмжээ хэтэрхий бага байх тохиолдолд спектр дээр гарч байгаа пикийн хэлбэр муу гарах. Энэ нь багнаар дамжин урсж байгаа урсгалын хэмжээ хэд их ачаалттай буюу дамжин өнгөрч байгаа дээжийн урсгал удаашрвал дэлгэцээр гарах спектрийн хэлбэрт хэд өргөн пик нь тодорхохгүй байх. Тийм учраас та бүхэн хуваагддаггүй гормыг их л сонгох гэж байгаа бол ямар ч байсан хамгийн багч байсан хамаагүй 20-ыг харьцах нь 1 гэсэн ч юм уу харьцаатайгаар хуваагддаг гормыг сонгохыг зөвлөж байна. Энэ харьцаагаар эхэлж үзэх замаар цаашид шаардлагатай бол хуваагдалтын харьцааг нэмж багнаар урсах дээжний агуулмжийг нэмж багшны мэдрэх төвшнийг тохируулж болно. Хэрвээ хуваагдалтын харьцааг хэтэрхий бага байлгах юм бол пикийн хэмжээ алдагдаж өргөсөн багнаар дамжих урсгал хэд их болно. Харин хуваагдалтын харьцааг хэтэрхий өндөр байлгах юм бол та дээжнийхээ их хэмжээний хэсгийг хавхалгаар дамжуулан багнанд оруулахгүйгээр урсгаад гаргачиж байгаа учраас мэдрэх чадвар тааруу байх болно. Ийм тохиолдолд та дамжуулагчийг хий дэмий урсгахчж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээжийг хуваасан харьцаа чинь 150-ыг харьцах нь 1, эсвэл 200 харьцах нь 1 байсан бол та 1 минутанд бараг 900 мл хийг хавхалгаар дамжин урсаад өнгөрч байгаа гэж бодох хэрэгтэй. Хийн хроматограф дээр хийг хэмнэгч байгаа бөгөөд энэ ямар хэрэгтэй юм бэ гэж сонирхож байгаа бол хуваагдалтын харьцаа хэд өндөр байх үед дээжийг багнанд оруулсны 1-2 минутын дараагаас эхлэн хроматографийн хийн шингэрүүлэлтийн хэмжээ багасч ирэх бөгөөд өөрөөр хэлбэл 200 харьцах 1 гэсэн харьцааг 20-ыг харьцах 1 хүртэл бууруулж ингэснээр хийгээ хэмнэх болно. Хуваагдалт нь шугам хэлбэртэй байдаггүй. Өөрөөр хэлбэл хуваагдалтыг шууд шингэлэлтийн зэрэг шиг авч үзэж болохгүй. Та өөрөө энийг туршаад үзсэн ч болно. Өөрөөр хэлбэл хуваах харьцааг шингэлэлтийн зэрэг шиг үзэж болохгүй бөгөөд хэрвээ таны хуваагдалтын харьцаа 10-ыг харьцах нь 1 байх тохиолдолд та 2 дахин их дээжийг багнанд оруулахыг хүсвэл 5-ыг харьцах нь 1 гэсэн харьцаагаар хуваагдалтын харьцааг багасгаж болох боловч зарим тохиолдолд энэ нь болж байх боловч энэ нь бүхий л дээжинд буюу бүх шинжлэх буй бодисуудад адилхан байж чадахгүй гэдгийг би баттайгаар хэлэх байна. Өөрөөр хэлбэл энэ нь дээж бүхэн тэр дундаа бидний шинжлэх гэж буй бодисууд дээжийг багнанд оруулах явцад ямархуу байдлаар урвалд орж байгаа гэх мэт хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. ID номер багтаа багнууд байх тусмаа хуваагдалтын зэрэг хамгийн өндөртэй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь хэмжээнд жижиг байх тусмаа багнаар урсгах урсгалын хэмжээ багасч буюу дээж оруулагчаас дамжин ирэх яг шинжлэхдэх дээжний хэмжээ багасна. Багны хэмжээ бага байх тусмаа урсгалын хурд багасна. Жишээлбэл 0.1 мм багантай байхад хамгийн бага хуваагдах харьцааг сонгох байдлаар дээжийг багнанд оруулна. 0.53 багантай байхад хуваагдалтын харьцаа ийм өндөр байснаа бага диаметртай багнаар 1-ийг харьцах нь 50, 1-ийг харьцах нь 75 гэсэн хуваагдалтын харьцааг сонгвол дээжнийхээ бараг л ихэнхийг хавхалгаар гадагшлуулад дээжнээс үлдэх хэмгүй болж байгаа юм шиг санагдаж магадгүй. Хэдийгээр нэг талдаа энэ үнэн юм шиг боловч нөгөө талаас нь авч үзэхэд та хамгийн сайн хурц зориг гаргах пикийг бага ID-тэй багнан дээр харах болно. Өөрөөр хэлбэл аль болох бага дээжийг оруулж үр дүнг авч болно гэдгийг та бас бодолцох хэрэгтэй. Танд байгаа дээжний хэмжээтэй нь маш бага учраас та бага дээжийг шинжлэхийн тулд бага ID бүхий багныг сонгож авах нь танд дээрч байж болох юм. Та өөрөө үүнийг шийдэх хэрэгтэй. Эрхийн хурууны дүрм гэж хэлэхээр нэг зүйл бол хэрвээ дээж оруулагчаар дээжийг минутанд 20 мл урсгалын хурдтайгаар явуулж байгаа бол энэ хурд нь багны хурд мөн хуваагдалтын үеийн хурдтай тэнцүү байх болно. Өөрөөр хэлбэл минутанд 1 мл багны хурдтай 20-ыг харьцах нь 1-ийн харьцаатай байх үед таны дээж оруулах урсгалын хурд минутанд 20 мл байх болно. Дараагийн танилцуулах гормыг олон төлөвт горим гэх бөгөөд үүнд хуваагдах, үл хуваагдах дээж оруулагчийн сонголттойгоос гадна уусгагчийг гадагшлуулах гэсэн сонголт байна. Энэ сонголтыг ихэвчлэн их хэмжээний дээжтэй 25-50 мл дээжийг багажинд оруулж байгаа тохиолдолд сонгох бөгөөд энэ тохиолдолд дээжинд хэрэгэлсэн их хэмжээний уусгагчуудыг хавхалгаар шахаж гаргачихдаг. Энэ төлөвийг сонгосон байхад олон боломжуудтай байгааг харж болно. За ингээд харахаар таны хувьд хуваагддаг болон хуваагддаггүй дээж оруулагчийг сонгоход л болох юм байна да. Альж дээж нь тохирох юм байна гэж та бодож байгаа бах. Тэр ч үнэхээр тийм. Олон төрлийн дээжүүдэд тохирдог. Гэхдээ бас нэг бодолцох шаардлагатай зүйл бол дотор бүрхөвч буюу liners юм.
Энэ бүх хуваагддаг, үл хуваагдах, олон гормын дүүргэгдсэн дээж оруулагч нарт бүгд нь лайнерс гэж байдаг бөгөөд бидний зүгээс зайлшгүй санаж байх зүйл нь эдгээр лайнерсууд нь тодорхой хэмжээний багтаамжтай байдаг. Тэгэхээр эдгээр дээж оруулагчийн дотор байрлах шилэн лайнерсууд ямар зориулалттай байгаа вэ гэвэл шингэн дээжийг орсны дараа жигд байдлаар дээжийг ууршуулж хийн төлөвт оруулан баган руу шилжүүлнэ. Би түрүүн хэлсэн. Лайнерсууд нь янз бүрийн байх бөгөөд тухайн дээжин дэх нэгдлийн шинж чанар байдлаас хамааран ихсэж багасж байгаа ууршилтаас үүссэн хийг багтаах чадвартай байх. Энэ бол маш онцгой авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүд байдаг. Хий төлөвт шилжихдээ тухайн дээжийн уусгагч бодисын төрөл, багжинд оруулах дээжний хэмжээ, багны толгойн даралт, дээж оруулагчийн температур зэрэгээс хамаарч уусгагч бодисын эзэлхүүний хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Жишээлбэл энэ хүснэгтэн дээр харуулснаар 1 мл уусгагчуд багнан дэх температурын хэмжээ 250 Цельс, багны толгойн даралт 20 dCIG байхад 1 микролитр N гексан уур байдалтай байхдаа 140 микролитр, ацетонитрил 350 микролитр болтлоо тэлж байна. Ялангуяа усан уусгагчтай өнөө үед маш түгээмэл хэрэглэгддэг уусгагчийн хувьд 1010 микролитр хүртэл маш их хэмжээгээр тэлж байгаа учраас бид нар маш сайн энэхүү чанарыг нь тооцож үзэх, өөрөөр хэлбэл лайнерч буюу дотор талын бүрхөвчийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ ингэж илүү гарахаар байгаа бол түүнийг буцааж урсгаж гаргах гэсэн утгатай backflash-ыг хэрэглэдэг. Энэ тухай дараагийн хэдэн слайдн дээр ярилцах болно.